Сайн байцгаана уу? Би Чаалсан Сумын ерөнхий боловсролын сургуулийн бага боловсролын багш Бүрсрэ Огтой ихтэй байна. Би 2006 онд дорнод их сургуулийг бага ангийн багш мэргэжлэр төгсөөд төрлөх сургуультай одоо 20 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд би 5 дугаар ангийн 3 удаа төгсөж 1-р ангийн 4 удаа дан авч ажиллаж одоогоор би 4-р ангийн дан авч ажиллаж байна. Дорнодын багш 2026 бага ангийн багшийг дэмжих төслийн уралдааны оролцогч Бүрсрэ Огтой ихтэй Монгол Улсын заагарх зэрэгтэй боловсрол судлалын магистр ажиллах хугацаанд өр өвдөлтөй ажиллан заах аргын нийтлийн багш нартай хамтран жил бүр хичээлийн судалгаа хийж судалгаа хичээлийг төгнөл зохион байгуулж ирсэн. Мөн заах аргын нийтлийн багш нартай хамтран 5 дугаар ангийн үнэлгээний шалгуурыг боловсруулсан. Нэгээс 5 дугаар ангийн монгол хэл математик хичээлийн суралцсан зорилтын дагуу нэгж хичээлийн хөтөлбөрийг боловсруулан аймгийн хэмжээнд амжилттай оролцсон. Сурагч бүрийн ойлгон унших чадварыг хөгжүүлэх, номтой нөхөрлүүлэх зорилгоор майхантай уншлага, өглөөний уншлага, номын эдшид, үлгэрч хамт олон зэрэг уншлага дэмжих үйл ажиллагаануудад анги хамт олноо идэвхтэй оролцож байна. Мөн сурагчдын хандлага төлөвшөлт оролцоог нэмэгдүүлэх зорилгоор шинжлэн судлыг хүн ба байгаль хичээлдээр сурагчдаар хэлбэр туршилтуудыг хийж хэвшсэн байна. Сурагчдаа төлөвшүүлэх зорилгоор миний найзын онцлог, хөөсний баяр, миний хобби зэрэг үйл ажиллагаануудыг тогтмол зохион байгуулсан. 5 дугаар ангийн математикийн хичээлийн 5-3 Б суралцсан зорилтын хүрээнд бид түүний дэлгээс сэдвээр хэрэглэтүүн хийж өсвийн сургуулийн багш нартаа түгээн дэлгэрүүлж дорнод бага боловсролын пэйжийг ашигласан. Мөн багш инфтиан өөрийгөө хөгжүүлэх зорилгоор дунд ангийн багш нар болон бага ангийн багш нартаа баг болон боловсролын шинжилэл эцэгхийн оролцоо сэдвээр бэлтгэлийн уралдаанд гэрийн даалгаварт эцэгхийн оролцоо сэдвээр бэлтгэлийг бичиж сургуультай багаараа 1-р байр эзлэн өсвийн сургуультай амжилттай оролцсон. Эцэгчүүдийн дунд гэр бүлийн баяр хөөр хамтын аялал сургалтыг багш нам чимэгтэй хамтран амжилттай зохион байгуулсан. Мөн хүүхэд бүр хэрэглэгтүүн өсвийн урайндор сургуулийн эцэгчүүдэд хүүхдийн сургалтын хэрэглэгтүүний ач холбогдол зөв зохистой хэрэглэг таниулах зорилгоор хэрэглэгтүүний сургалтыг хийсэн. Багш инфтиан цаашид хүүхэд бүрийн онцлог тохирсон сургалтын арга барилыг дэмжиж сурагчдыг ойлгон унших чадварыг хөгжүүлэн бие даан суралцах чадвартай болгоход анхаарч ажиллаж байна.